4-р бүлэг. Луайкуныг алдахтай харьцуулахад Шанзигийн анх төлөвлөсөн зүйл илүү аимшигтай байх ёстой байв. Гэвч Луайкун алга болсны дараа Шанзигийн дотор тайлбарлахын аргагүй гүн айдас төрлөө. Айдас дагаад төсөөлөлж ургана. Хэрэв Луайкун алгадсан бол яах вэ? Тэр ч яах вэ? Харин түүнийг хүнд хүчээр ажил хийлгэхээр зарчихсан бол? Зарц болохоор хүчээр аваачихсан бол? Эсвэл бүр уушин газар зарчихсан бол? Ийм дүр зураг толгойд нь орж ирэх бүрт Шанзигийн толгой өвдөх шиг болов. Хэрэв үнэхээр тийм зүйл болсон бол Чукун тамд очисон ч бүр ашуугаа алдах аюултай тулгарсан ч түүнийг 3 ертөнцийн аль нэгэнд үгүй хийж л таарна. Тэр арай дэндүүлж болохгүй. Шанзи алхах зураа түүний нэрийг дуудан хашгирч байв. Тэр өмнө нь хизээч Луайкуныг 9 минут гэмтлгүй гарч ирээсэ гэж ингэлээ хүсэж байгаагүй. Гэвч бүтэн өдөржин хайгаач ямар үр дүн гарсангүй. Нарж ярахад нийслэлийн зүүн, баруун, өмнөд, хойд хаалгууд бүгд хаагдав. Хэрэв хэн нэгэн Луайкуныг хулгайлсан бол одоо аль хэдийн нийслэлээс гарчихсан байх ёстой. Шанзи ганцаараа бол Луайкуныг олж чадахгүй. Луайкун бол Жанжны хүү. Жанжин хүүгээ хайхын тулд өөрийн эрх мэдлээ ашиглаж чадна. Ингээд бодоод Шанзи гэрлүүгээ буцангүүлээ. Жанжны өргөнд улаан дэлүү хасах үед 2 харуул өмдгөөсөж илүү зэг зогсож байв. Шанзи тэдний дундуур дайран орох гэж байтал сүү эцэг ууржилт гуйсан царайтайгаар Жанжинтай хамт гарч ирэхийг харав. Сүү эцэг хэлж байлаа. Би охиноо сайн хүмүүжүүлж чадсангүй. Тиймээс л өнөөдрийн энэ хэргийн шалтгаан болох зориг нь түүнд гарчээ. Луу ах минь, тэр сахилахгүй охиныг олмогцоо заавал энд авчирч уучлалт гуйлгана. Шанзигийн зүрх палхитл цохиллоо. Луайкунд үнэхээр ямар нэгэн зүйл тохиолдсон юм гэж үү? Сүү эцэг өөрийг нь яаж шийдэх бол гэдгийг Шанзи тоосонгүй. Тэр шууд тэдэн рүү гүйж очив. Аваа! Жанжина, Луайкун тэр яасан юм бэ? Жанжин ам нийч амжаагүй байтал ууралсан эцэг нь үеийн таслав. Яасан гинэ? Чи одоо юу болсон гэж асуух нүртэй байх уу? Би чамайг сайн хүмүүжүүлсэнгүй. Хитрхи эхлүүлж орхижээ. Одоо чи хийж буй үйлийнхээ хязгаарыг ч мэдгээ болсон байна. Өнөөдөр би чамд сайн хичээл заагаад өгье. Сүү эцэг Шанжиг чирэн гэрлүүгээ авч явлаа. Дотогш орхосоо өмнө ч тэр хашгирлаа. Ложо, саваа аваад ир. Сүү эцэг өмнө нь түүний эсрэг хизээч саваа хэрглэж байгаагүй. Шанзи задуулахаас айж байсан ч асуухгүй байж чадсангүй. Луайкуныг үнэхээр хүн зарчихсан юм уу? Ийм богино хугацаанд яаж зараад амждаг байна? Яаж зарсан юм? Хэдээр зарсан юм бол? Сүү эцэг ууралсандаа чичирлээ. Би чамаагч бас зарчмаар байна. Сүн ахаа гэж Жанжин дундуур орлоо. Яншаа одоо ч бага байна. Юм ойлгохгүй байх нь хэвээ. Манай жаалч том аюул учраагүй. Энэ удаа өнгөрөөч хий. Шанзи сүү эцгийг хариулахыг хүлээсэнгүй. Луайкунд том аюул учраагүй юм бол ямар жижиг аюул учирсан юм бэ? Луу Жанжин арга тасран санаа алдав. Тэр муу хүмүүсийн гарт орсон. Азар манай харуулууд цагтаа очсон. Хагас шүдэн унаж жаахан айсан төдий. Гэхдээ Яншана чи хайкуны ганцааранган Жанжны өргөнөөс гарах ёсгүй байсан юм. Луайкун зүгээр гэдгийг сонсоод Шанзи сая нэг тавширлаа. Жанжныг цааш хэлсэн үгийг тэр бараг тоосонгүй. Харин сүү эцэг рүү эргэж харав. Аваа, харж гин үү? Юу ч болоогүй байна. Ариун биеийн хിവэрээ, амин ч хിവэрээ байна. Царайн цонхисан сүү эцэг Жанжны ятгалыг сонсож байлаа. Гэвч түүний энэ үгийг сонсоод Жанжин ч яриагаа зогсов. 10 нас гэдэг тийм ч бага нас биш. Үс хатах ёслол хийхэд ч олон жил үлдээгүй байна. Сүн ахаа, хүмүүжлээ чангаруулах нь ойлгомжтой хэрэг. Би одоо буцъя. Шанзи өөрийгөө буруу зүйл хэлчихсэн байж магадгүй гинэт ойлгов.
Тэр үгээ засахыг хүссэн ч сүүн эцэг гараас нь татаад чирв. Шанзыг гуйван алхлаа. Тэр ширүүн дуугаар хэлв. Наашир. Өвгдийн танхимд өлгөөтэй байдаг бүдүүн савааг бодох төдий дэлхүүл нь аль хэдийн өвдөж эхлэх шиг болов. Бурхны бийгүү байхад зодуулна гэдэг үнэхээр ишигтэй хэрэг. Уруулан чичирч нүдэнд нь нулимс тэлгэнэв. Аваа, би буруугаа мэдлээ. Сүүн эцэг огт хөдөлсөнгүй. Би чамайг хэтэрхий эрхлүүлжээ. Тиймээс чи ийм болсон байна. Өнөөдөр чи цусаар уйлсан ч энэ задвараас мултрахгүй. Аваа. Түүний нулимс тасралтгүй урсаж байлаа. Тэр одоо няслах байхдаа уйлж байсан Луа Хайкунтай яг адилхан харагдана. Шанзи өвдөх сүгдэн эцгийнхээ гуйнаас тэрв. Хоолой нь сөнхдөж нулимс нь урсаар л байлаа. Би үнэхээр буруугаа мэдлээ. Дахиж хизээч Луа Хайкунтай хоёулахнаа гарахгүй. Цаашдаа таны үгийг дуулууртай сонсно. Өдөр бүр гэртээ тавин сууж ном уншиж хатгамал хийн. Сүүн эцэг доогтой нэв. Чи энэ арга аль хэдийн хэрэгэлчихсэн. Түүний царай барааж дуун нам болов. Гудамжин дахиж битгий уйл. Хүмүүс биднийг шоолох болно. Ийм өнгөөр ярьж байгаа бол тэр үнэхээр уралсан гэсэн үг. Шанзи өнөөдрийн задвараас ямар ч үг хэлээд мултарч чадахгүйгаа мэдэв. Тэр нулимсаа арчаад босох гэж байтал жанжны өргөний хаалга гинэт түлхэгдэн нэгдэв. Дээлч өмсөөгүй нэг нүд нь улайчсан жижигхэн хүн жанжны өргөний үүдэн зогсож байлаа. Толгой нь болтой байв. Өнөөдрийн гэмтлээс болсон л овтой. Луа Хайкун газар сүгдэн сүүн эцгийн гуйнаас зурч буй Шанзыг хараад агшин зуурж чөчөрдөв. Эцсийн эцэс түүний өмнө Шанзи үргэлж бардам хүндийн нэгэн байсан. Шанзи сүүн эцгийн гуйнаас гараа салгаад зүгээр л газарт сүгдэн үлдэв. Тэр дороо Луа Хайкун энд яах гэж ирсэн юм бол гэж гайхаж байлаа. Гэтэл Луа Хайкуны уруулж чичирч нулимс нь хасгарч эхлэв. Шанзи түүнийг ойлгосонгүй. Түүний ард байсан асрагч зарцнаар түүнийг тайвшруулах гэж сандралдана. Гэвч Луа Хайкун зөрүүд ааштай байв. Тэр тэднийг түлхэж холдуулаад нулимс арчин гуйвсаар Шанзи руу гүйж ирлээ. Яншан хүүха. Тэр нэг гараараа нулимсаа арчиж нөгөө гараараа Шанзигийн үснээс зуурлаа. Чи намайг хайчихсан. Би хичнээн араашчин гүйсэн ч чамайг гүйцэж чадаагүй. Шанзигийн ам татуулзав. Тэр цаг хожих шалтгаан бодож оллоо. Би чам танхуулаа авч өгөх гэж тэр хүнийг хөөсөн юм. Луа Хайкун хэсэг зур уйлахаа болов. Тэр том гялцсан нүдэрээ хэсэг ширтэв. Дараа нь нулимсан дахин урсаж эхэллээ. Хүү, миний буруу. Би танхуулуу идмээрэн гэж үснээс л болсон. Одоо Яншан зодуулах гэж байна. Бүгд Хайкуны буруу. Яншан намайг хамгаалах гэж зовж байна. Хайкун сайн байж чадсангүй. Яншаныг хамгаалж чадсангүй. Хайкун тэнэг бас Яншанд гай тарчлаа. Тэр удаанаар түүн рүү алхаж очиод Шанзигийн хүзүүгээр тэвэрлээ. Ингэхдээ түүний хүзүү бүхэлдэн нойтон болгож орхив. Уг нь зодуулах хүн нь өөрөө юм шиг тэр уйлж байлаа. Шанзи баг зэрэг мэл гайхав. Тэр нулимс мөрөн дээр нь шинхийг зүгээр л мэдэрч суулаа. Зарим нулимс арсыг нь даган урсаж байв. Жаахан сэрүүн чим шиг, жаахан бүлээн чим шиг. Тэр ойлгосонгүй. Хүний ертөнцид өмөрч буй хувцсыг норгоод байхад яагаад түүнд уурлаж чадахгүй байгаа юм бол? Дахиж битгий уйл. Тэр түүний толгойг зөөлөн илэв. Мартхуун шүлийг ууж тэр гүүрийг давна гэдэг ийм нөлөөтэй ажээ. Өмнөх амьдралдаа хинч байсан хамаагүй хүн байна уу, бурхан байсан уу? Тэдний хооронд хайр байсан уу, үзэн ядал байсан уу гэдэг ч хамаагүй. Дахин төрсний дараа бүх зүйл шинээр эхэлдэг. Чи намайг танихгүй, би чамайг танихгүй. Хүмүүний хувьд
хувь тавилан ердөөл нэг амьдралын урттай. Луу хайкун түүнийг тэрсэн ч ихтэй нэлээд удаа уйлав. Сүү эцэг эцэст нь төвчж чадалгүй хэлв. За би чамайг зодохгүй. Гэхдээ өнөө шин чи өвгдийн танхимын өмнө өвдөглөөд хийсэн хэрэгээ сайн эргцүүл. Тэр шин луу хайкун түүнтэй хамт өвгдийн танхимд унтав. Шанзи багны дэргэд наллан унтсан бол тэр түүний үүр дээр толгоогоо тавин унтжээ. Маргааш өглөө Шанзи сэрэхэд луу хайкун нүдээ навчин ханцуугаа татаж байлаа. Тэр хэлв. Яншаа хардаа чи унтаж байхдаа их шүс гойжуулсан. Би бүгдийг арчиж өгсөн. Шанзи хөмсгөө өргөж дух руу нь хуруугаараа хатгав. Намайг хичээх юм битгийэр. Тэр толгоогоо тохиж өндөө суув. Би жигшихгүй. Шанзигийн ам таталцав. Одоо чи жаахан болохоор тоохгүй байна. Харин дурсамжаа буцааж авсны дараа намайг ямар харцаар харах болдоо? Луу хайкун түүний хүзүүнээс тэврээд инээмсэглэв. Намайг том болоход Яншаан дахиж шийтгүүлэхгүй. Чи юу ч хийсэн шийтгүүлэхгүй. Би чамайг хамгаална. Чамд ямар чадвар байгаа юм? Хөнгөн хумгай залуугийн худал үгийг битгий сур. Луу хайкун түүнд хэлсэнгүй. Зүгээр л түүнийг тэрсээр байв. Нарны гэрэл нам гүнхэн үйлчилсэн тэр агшин Шанзиг түүнийг тэрч аваад хүчтэй өмсчмээр болгожээ. Тэр өдрөөс хойш жанжны өргөний хүмүүс бяцхан ноёнтон өмнөхөөсөө баг тоглож эрт босдог болсныг анзаарав. Тэр хичээл намдаа илүү нухастай хандаж тулааны урлаг сурахтаач илүү хүч гаргах болжээ. Тэр Шанзи муу санаа үргэлж байгааг мэдээд өөрийгөө хамгаалж эхэлсэн юм болов? Эсвэл тэр үнэхээр түүнийг хамгаална гэж шийдсэн юм болов? Инээдтэй юм. Шанзи энэ жаахан амьтныг алах гэж хичнээн их хүч зарцуулж байхад тэр одоо хүртэл түүнийг хамгаална гинүү? Чүкүн үүнийг сонсвол инээдэндээ хөхөж. Ямар тач түүнээс хойш удаан хугацаанд Шанзи өглөө бүр сэрэхдээ энэ жаал хөлсөө цувуулчихсан байхыг хардаг болов. Тэр орных нь ирмэг дээр налт суугаад өглөө хэр эрт боссон. Тулааны урлаг хэр удаан тавцсан. Хэдэн шүлэг чэйжилснээ догтлон ярьж өгнө. Өдөр бүр түүний өглөө юусныг сонсох бүр Шанзигийн сэтгэл зовниж байлаа. Хэрв энэ хിവэрээ үргэлжлүүл би чамтай яаж тэнцэх юм бэ? Бяцхан өдгөө амтан минь. Ийм өдрүүд луу хайкуныг 10 нас, Шанзиг 15 нас хүртэл үргэлжилжээ. Тэргүүн сайдын өргөөний авхай Сүү Яншаа эцэст нь ус хатах ёслолоо хийв. Тэр жилийн 7 дугаар сарын 101 өдөр Сүү эцэг гинэт түүнийг луу хайкунтай хоёулахнаа байхыг хатуу хариуллаа. Царайн тун чанд байв. Шанзи энэ нь Сүү эцгийн күнзээ ёс суртууны бодлоос болсон гэдгийг мэдэж байлаа. Тиймээс нэг их тоосонгүй. Гэвч дараагийн бүтэн сарын турш тэр үнэхээр луу хайкуныг харсангүй. Намрын дунд сарын баяраар сар төгс дууран унджээ. Гэтэл тэргүүн сайдын өргөөнд нэг л хачин үнэр хангалав. Шанзи толгой эргүүлэн хартал. Жанжны өргөөнөөс утаа сунаглан босож байлаа. Гал удаан хугацаанд дүрлдэж сарны гэрлийг хүртэл дарж орхив. Тэр нүдээ анив. Сүүлийн өдрүүдэд Сүү эцэг ямар чанд байсныг бас алга болсон луу хайкуныг бодлоо. Гинэт Шанзи ойлгов. Ортонд ямар нэг зүйл болжээ. Шанзи амныхаа эргэн тойрондох боовны өрөнгийг арчаад босов. Сүү эцэг асуулаа. Хаашаа явах гэж байгаа юм? Өрөөрөөгөө. Би идэж дууслаа. Сүү эцэг хөмсгөө зангидаад харуулт тушаав. Авхайг хар, өнөө шөнө хаашаач явуулж болохгүй. Шанзи өрөөндөө буцлаа. Хажууханд нь ийм том гал гарч байхад Сүү эцэг очиж харахчгүй байна. Энэ заавал дээд хүний тушаал байж таарна. Үгүй бол жанжны өргөөнд хин ингэж зүрхлэх билээ.
Энэ Лу Хайкун гарцаагүй сүрчээ. 10 жилийн дараа тэр эцэст нь дахин төрөөд тэдний 7 амьдралын хайрыг тасаллаа. Өрөө рүүгээ алхаж явахдаа Шанзи өвгдийн тамхины хажуугаар өнгөрөв. Тэр гинэт тэр өдрийг саналаа. Лу Хайкун түүний үүр дээр хэвтэж гэрэлцэн нүдэрээ найдвар дүүрэн түүн рүү харж байсан. Тэр түүний ханцуун дээр шүлсээ асган бүр ханцууг нь нэвт наргасан гэж хэлж байсан. Хин тийм их шүлс гойжуулдаг юм. Шанзи нэг алхамч уршилж чадсангүй. За яах вэ? Ядаж түүний цогцыг цуглуулахад нь туслая. Эцсийн эцэст бид олон жил тэмцэлсэн шүү дээ.